Нэг өглөө ажилдаа ирсэн чинь ажилгүй болчихсон байвал яах вэ? Жан Отос бол Доо Вантосын 13 дүрийг хянаж шалгадаг Ака хэмээх байгууллагын хянаж шалгалтын хилцэн дэд дарга. Акагийн ачаас тус ус сүүлийн 100 жил ямар ч өвмөн самаангүй үнэхээр аман амгалан байж ирсэн. Тэмдээч нэг өглөө Жаныг ажилдаа ихтэн хянаж шалгалтын хилцээг татан буулгаж байгааг дуулгадаг. Сонирхолтой нь Жанунд огтон ч сандаж твддэггүй. Өнөөдрийн шалгалтыг ажлаасаа гарахын өмнөх сүүлийн даалгавар гэж бодно. Гэвч томилтынхаа үеэс Жан бүх зүйлийг оронгоор нэргүүлэхэд нэгэн авилгыг илрүүлчихдэг. Түүний олж мэдсэн зүйлс нь хилцээг нь татан буугдахаас авч улмаар Акагийн 5 дэд дарга түн нэгэн шин даалгаврыг өгнө. 6 сарын дотор бүх 13 дүрийг шалгах. Жан дүүргүүдээр явж байхдаа нэгэн таагууд сургалтыг олж сонсдог. Хэн нэгэн төрийн хэрэгэлт хийхэд төлөвлөж байгаа. Шалгалтуудаа өргөжлүүлэх тусам улс орны нөлөө бүхий эрхмүүд хүсгний цаан чимээгүй хүн хөдөлж гиснэг Жан анзаарна. Хамгийн хачгалтай нь энэ бүхний гол төв Жаны нэр дурддагдаад байх болно. Үүний зэрэгцээ Жаны багын найз Нино нэгэн маш том нууцыг түүнээс нууж байгаа нь харагдана. Жан энэ суудлын ард байгаа үннийг олж мэдэж чадах болов мөн хамгийн гол нь дүүрэг болгоны хүмүүс яагаад түнд хамиг өгөх гээд улаарад байгаа юм бол Оно Нацумегийн мангаа сэдвэлсэн Ака Жусанко Кансацка араас 10 нэрээ хаана 99 настайгийн шүү. Өдөр бүр нэг аним.